Сайн уу загварын хорхоотнуудаа. Намайг Туями гэдэг. Би фэшн дизайнер мэргэжилтэй. Харин энэхүү YouTube channel-аараа дамжуулаад танд өдөр бүр өөрийнхөө хамгийн сайхан хувилбар байж, хувцсны шүгээ гадаад дүрх стил имижээ өөрчлөхөд өөрийгөө дахин шинээр бүтээхэд тань тус болж чадах загварын зөвлөмжүүдийг кофений цагаа ашиглаад та бүхэнд хүргэдэг байгаа. Тийм учраас та ч гэсэн хэрвээ боломжтой байгаа бол кофегоо бэлдээд хамтдаа загварын талаар ярилцъя. За мэдээж хувь хүний стил гэдэг бол хувийн сонирхол, хувийн мэдрэмж зэрэг дээр суурилсан байдаг. Та өнөөдөр ямар мүүдтэй байна түүндээ тохируулаад хувцлаж болно тийм ээ. Гэхдээ бид ямар ч мүүдтэй байсан, ямар ч загварын тесттэй сонирхолтой байсан, тийм ч амархан өөрчлөгдөшгүй хит хитэн хүчин зүйлүүд байдаг. Энэ бол яг өнөөдрийн сэдвтэй холбоотой биеийн онцлог, пропорц, за түүнээс гадна хувийн өнгөний зохицолч гэдэг юм уу, эдгээр хүчин зүйлс нь таныг жинхэнэ утгаараа бусдаас ялгаруулах онцлог шинжүүд. Тэгэхээр эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзэж, өөрийн онцлогоо танин мэдэх нь танд өөрчлөлтийг авчрах болно. За өнөөдрийн видеонд би амлсан ясаараа уруу гурвалжин биеийн хэлбэрт тохирох хувцлалтын дэлгэрэнгүй зөвлөмжийг хүргэхээр бэлэн болоод байна. Хэрвээ та өөрийн биеийн хэлбэрийг хараахан тодорхойлж амжаагүй байгаа бол яг энэний өмнөх бичлэгийг үзхийг зөвлөж байна. Өөрийн биеэс цөөн хэдхэн хэмжилтүүдийг аваад биеийн хэлбэрээ тодорхойлох талаар хүргэсэн байна. За уруу гурвалжин биетэй хүмүүс хувцлахад бага зэрэг хүндрэлтэй байдаг гэсэн сэтгэгдлүүдийг нэлээд сонсчихсан гэх юм уу. Жишээлбэл мөр маань их юм нүсэр харагддаг. Эсвэл бага зэрэгхэн жин нэмчихээр цээжсгээрээ илт ингээд томорсон мэдрэмжтэй болоод идэг. Тийм учраас цээж ингэр хөхний хэсгээ ерөнхийдөө дарсгийж нууссан байдалтай хувцалдаг гэд. Тэглээгээд энэ нь ерөөсөө ч юм хэцүү зүйл биш. Та цөөн хідэн загварын дүрмүүдийг, цөөн хідэн загварын зөвлөмжүүдийг сандаг байхад л уруу гурвалжин биед тохирох хувцсны сэлбэтүүдийг олж чадна гэж ялгаарай. Уруу гурвалжин биеийн хэлбэр гэдэг маань товчхондоо цээжний тойрог маань ташаанаасаа илүү том гэсэн үг. За толинд харахад л дээд хэсэг маань өргөн доошоогоо ингээд ууссан нарийнсан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс уруу гурвалжин биеийн хэлбэрийг хувцлах зорилго нь сэлбэтэд тэнцвэртэй харагдуулж тэр мөрний өргөн харагдаад байгаа хэсгийг зөөлөж биеийн доод хэсэгтээ уусгаад тэнцвэр бүтээх шаардлагатай. Бяцхан туршилт хийж үзье. Энэ модель бол яг уруу гурвалжин хэлбэрийн төлөөлөл агааз. За тэгвэл энэ биеийн хэлбэр хувцсны сонголтоос шалтгаалаад хэрхэн харагдаж болохыг туршилт хийж харуулъя. Өнгөний нөлөө оруулахгүй тулд яг ижил өнгийн хувцснуудыг сонгосон байгаа. За ингээд харуул танд аль нь илүү аятайхан харагдаж байна? Нэгдүгээр зураг уу эсвэл хоёр уу? Ихэнх хүмүүсийг надтай санал нийлж байгаа болов уу гэж бодож байна. Нэгдүгээр лүг бид маш гоё цогсон харагдана тийм ээ. За энэ харьцуулалтаас та уруу гурвалжин биед юуг анхаарах ёстойг ойлгож байгаах. За visual design, visual harmony талаас харах юм бол энэхүү биед пропорц буюу харьцаа, баланс буюу тэнцвэр хамгийн чухал гэдэг. За эхлээд цээж хувцсны талаар ярилцъя. V хэлбэрийн захны ухаар, за эсвэл гүн доошоо татсан хэлбэртэй зах. Түүнчлэн асимметр мөр хамгийн тохиромжтой байдаг. Харин эсэргээрээ хит өргөн захтай, мөр өргөх хүчтэй загварууд. За түүнчлэн мөр тэр чигтээ ил гарсан загварууд бол мөрийг илүү өргөн харагдуулдаг. Түүний дараа ханцуу сонгоход бас анхаарах хэрэгтэй болдог. Хэрвээ та богино ханцуутай цамц сонгох гэж байгаа бол ханцуу нь бид наалдсан бариу ах нь чухал. Харин урт ханцуутай цамц өмсөхдөө эсэргээр нь бариу ханцуу биш, харин сул хэлбэртэй ханцуу сонгох хэрэгтэй. Энэ нь бол мөрийг өргөн харагдах байдлыг нь доошо татаж зөөлөж өгдөг. Ингээд хэлэхээр мөр зөөлдөг ханцуу гэж юу яриад байна гэдээ бас гайхчих магадгүй. Ханцууны хэлбэрүүд бол санаанд оромгүй олон төрлийн хэлбэрүүд байдаг. За тэр дундаа уруу гурвалжин биед тохиромжтой ханцуунууд бол их биеэс шууд залгагдаж эсгүүр нь хийгдсэн загварууд эхэлж байгаа. Жишээлбэл реглан ханцуу буюу хоолойны ухаараас эхлээд ханцууны залгаа хийж өгдөг штэ. Түүнчлэн dolman sleeve гэж ярьдаг. За бид нар бол багвахай ханцуу гэж нэлээд яригдж байгаа харагддаг. Ханцуу нь өргөн, за мөн их биетэйгээ залгаа эсгүүрээр хийгдсэн байдаг. За жакет сонгохдоо мөрөнд хүч өгдөг нэмэлт мөртэй буюу shoulder padтэй загваруудаас татгалзсан. Мөрөн дээр товч, кулон, оломтой
trench coat-ууд байдаг шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү загваруудаас татгалзах хэрэгтэй. Энэ нь бол мөрийг илүү юм хүчтэй харагдуулж бодит таны байгаа мөрний хэлбэр дээр дахиад ийм объем нэмээд өгч байна гэж ойлгоно. За түүнчлэн жакет сонгохдоо бэлхүүсний хэсгээр одоо бүсгийн төвшнөөс дээгүүр ч юм уу огцон тасалсан богино crop жакетууд байдаг штэ. Тэгэхээр эдгээр жакетууд ч гэсэн уруу гурвалжин биетэй хүнд боксыг дөрвөлжин мэдрэмж төрүүлээд байдаг. Харин бүсгийн төвшнөөс доогуур татдаг. Болж игэл ташааны төвшин хүрсэн мөрийг хит өөрөгдөггүй зөөлөн скүүртэй жакетууд хамгийн тохиромжтой харагддаг. Үргэлжлүүлээд өнгө материалын хувьд ярахнаас зүйтэй болов уу гэж бодлоо. Уруу гурвалжин биетэй хүн дээгүүрээ айлуулах баргаан хувцсыг сонгож өгвөл их зүгээр. За эсвэл дан нэг өнгийн топ цээж хувцас сонгох нь хамгийн эрсдэл багтай сонголт болно. Мөн хэвтэй судлаас татгалзаж босоо судалтай цээж хувцас өмсөхийг зөвлөдөг. Материалын хувьд бол айл болох уян, зөөлөн, ер нь бол бие даагаж урссан материалууд мөрний хэсгийг багасгаж зөөлөн харагдуулдаг. Угаасаа энэхүү биеийн онцлог маань өөрөө юм хүчрхэг, спортлог, одоо эрч хүчтэй тийм дүр төрхийг бүтээдэг учраас бие даагаж урсдаг даавгаар хийгдсэн загварууд бол өөрийн биеийн онцлогийг илүү тодорхойлохоос гадна илүү тэнцвэртэй мэдрэмж төрүүлдэг байна. За цээж хувцсан дээр татгалзах ёстой хувцснуудыг түргэнд урьдаад өнгөрье. Ерөнхийдөө босоо захтай хоолойтой цамцнуудаас татгалзах хэрэгтэй. За түүнчлэн бөмбөр ханцуу, мөр залгаа хувцснууд. За тэр дундаа хит хууц мөртэй дөрвөлжин боксыг хэлбэртэй мөрний нэмэлт пайдтай пижакнуудаас татгалзах хэрэгтэй. Цээж хэсгийн загваруудыг ярилцсан учраас одоо доод хувцсраа оръё. Джинс, өмд, шорт, эсвэл юбок сонгохдоо таны хамгийн анхаарах ёстой зүйл бол ташаанаас доош биеийн хэлбэрийг хит нарийсгаж харагдуулахгүй байх ёстой. За эхлээд хамгийн түгээмэл өмсөгддөг джинснээс эхлэе тийм ээ. Мэдээж дээр хэлсэнчлэн хит баруун джинснээс татгалзах хэрэгтэй. Энэ нь ташааг маш нарийнхан мөрийг харьцангуй хит өргөн харагдуулахад хүргэдэг буюу харьцааны хувьд эвд үгүй харагдаад байдаг. Харин үүний оронд flare, bootcut буюу бидний хэлсэн анснаар тарпицсан өмд тийм ээ доогуур хэлсэн джинс өмд, за эсвэл wide өмд, бэгийн өмднүүд илүү тохиромжтой. Ер нь надаас уруу гурвалжин биетэй хүн татгалзах ганц л хувцсыг хэлж өгөх юм бол би маш байруу өмдийг нэрлэх байсан. Тэгэхээр та супер байруу өмд юбкнээс татгалзах хэрэгтэй гэж ойлгоорой. За юбк сонгохдоо ч гэсэн дээрхтээ ижил дөрмийг мөрдөх хэрэгтэй. А хэлбэрийн юбк эсвэл хунаастай дэрэгүр юбк нь таны ташаанд эзлэхүүн нэмж өгнө. Шорт сонгохдоо бол хит байруу гуйндаа наалцдаг загвараасаас татгалзуул зүгээр тийм ээ. Мэдээж яагаад гэхийг нь хэдийн та бүхэн ойлгосон баг. Түрүүн би цээж хувцсыг нэг жигд өнгийн эсвэл бараа өнгөтэй байлгах хэрэгтэй гэж хэлсэн дээ. Одоо бол доод хувцсандаа маш чөлөөтэй сонголтыг хийж өгч болно. Өнгө материалын хувьд тод өнгөтэй, пастел, гэрэлтэй өнгийг сонгоно. Судалтай хэ, дөрвөлжин шотой хэ, хаанц түүд гих мэтчлэн хээгэр баялаг өмдний сонголтыг хийж өгч болно. Гялтгансан материалаар хийгдсэн загварын гоё шийдэлтэй, ажилбартай загварууд буюу доод хэсгийг чимэглэдэг бүхэл зүйл таны найз гэсэн үг. За ажиглаад ахаар уруу гурвалжин хэлбэртэй ихэнх эмэгтэйчүүдийн давуу тал бол нарийнхан гойлог хөлтэй байдаг. Тэгэхээр юбк, плат зэрэг хөлийг тодтогсон сэлбэтүүд илүү гоёмсог харагдах боломжтой. Үүнээс гадна биеийн аль хэсгийг онцлохыг хүсэж байгаагаа бодох хэрэгтэй тийм ээ. Жишээлбэл цээж орчмыг онцлмоор байгаа бол урт унжсан гоёлын зүйлд гэлэлцсэн аксессуар зэргийг нэмж өгч болно. За энэ нь харааны төвийг биеийн дунд хэсэг рүү татаж өгөх ач холбогдолтой байх жишээ нь. За ингээд дүгнээд хэлбэл цээж хэсэгт бараа өнгө, босоо судал, зөөлөн материалуудыг сонгож биеийн доод хэсэгтээ өнгөлөг, хээтэй, объемлог загваруудыг сонгох нь зүйтэй. За ингээд миний хувьд уруу гурвалжин биед хамгийн их зөвлөдөг дээд хувцс, гадуур хувцсны төрлүүд бол пеплон буюу ташаа хэсгээрээ өргөсөж пөмбгөр болж ясан хормонууд цээж хэсгийг биеийн доод хэсэгтээ гой холбож өгдөг. Тэгэхээр ташааг илүү өргөн харагдуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан та цээж хувцас сонгохдоо хүзөөний ухаарыг доош сонгож өгсөн. Цээжнээс доошоо тийм ээ бүслэхийнээс доошоо баг зэрэг тэлж өгсөн. Хэлбэрийн хормоотой цээж хувцснуудыг сонгох юм бол биеийн дээд хэсэг доод хэсэгтэй зөөлөн холбож эвтэйхийн тийм тэнцвэрийг үүсгэж чадна. Ингээд хинч харсан таны хувцас биендээ маш гоё тохирсон, тэнцвэртэй, зэгцтэй мэдрэмжийг өгөх болно. Ингээд та өнөөдөр өөрийнхөө илүү сайн дүрийг бүтээхэд нэг алхмаар ойртлоо. Хэрвээ дээрх зөвлөмжүүд таны хувийн мэдрэмжтэй, хувийн сонирхолтой,
Зөвчлөж байгаа бол та заавалчгүй энэ зөвлөмжийг дагах гад ингэсэн юм чи ингэх хэрэгтэй гэж хэлсэн ингээд өөрийгөө шахах шаардлагагүй багаар жижиг туршилтуудыг хийгээд харьцуулаад нэг хараарай. Бид нэг шопинг хийхдээ хэд хэдэн өөр загварын хувцснуудыг сольж өмсдөг штэ. Тэгэхээр тэр үедээ л бяцхан туршилтыг өөр дээрээ хийгээд үзээрэй. Танд илт үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байна. Миний зөвлөмжүүд бол таны хувийн мэдрэмж, загварын тестийг хязгаарлах бус. Харин энэ удаагийн сэдвээс шалтгаалаад өөрт тохирох хувцсны эсгүүр хувцсны сэлбэтийг олох маш амархан арга учраас та бүхэнд санал болгож байгаа гэдгийг дахин сануулъя. Та маш олон төрлийн стилүүдээс аль нь миний стил юм бол аль нь надад миний дотоод хүнтэй ч юм уу миний онцлогуудад тохирох юм болоо гэж сонирхож байгаа. Надад мэрэгжлийн хүний тусламж хэрэгтэй гэж бодож байгаа бол стайлинг бүрэн Instagram хаягт DM бичээд надтай холбогдож хувийн зөвлөмжийг авах боломжтой. Би танд шүүгээгээ хэрхэн шинэчлэх, стилээ хэрхэн бүтээх талаар мэрэгжлийн зөвлөмж өгч ажиллах болно. Эцэст нь мэдээж энэ бичлэг танд таалагдсан бол лайктаарч санал сэтгэлдээ комент хэсэгт бичжүүлдээгээрэй. Анх удаага үзэж байгаа үзэгчид байх юм бол subscribe дарж notification асааснаар дараагийн цуврал бичлэгүүд маань танд хүрэх болно. Би 7 хоног бүр стил имиж хувцлалтын талаар шинэ видео контентуудыг оруулахыг хичээх болно. Дараагийн видеоор уулзтлаа. Түр баяртай.